Эхэлсэн үү? За орой минь төргий Facebook найзуудаа. Тэгээ өнөөдөр 1072 хувьцааны талаар та бүхэнтэйгээ бас ярилцъя гэж бодлоо. За сүүлийн үед болж байгаа үйл явдлууд бол 1072 хувьцаа маань бас амь орох, эргэлтэнд орох юм нааштай одоо мэдээллүүдээр дүүрэн байгаамаа. Тэгээд бас энэ мэдээллийг бас Facebook-ийнхаа найзуудтай бас хуваалцъя гэж бодоод та бүхэндээ мэдээлэл өгөх зорилгоор товчхон бас лив хийж ярилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа саяхан 4 сарын 27-ны өдөр Эрдэс давтлагын компани хувьцаа эзэмшигчдийн хурал болсон байж байгаа. За энэ хурал дээр бол бас түүхэн үйл явдал тэмдэглэгдэн үлдэж байгаамаа. За энэ маань юу гэхээр одоо Монгол улсын 2.5 сая иргэн эзэмсэж байгаа 1072 шиг хувьцааг Эрдэс давтлагын компани тайлан баланст нь албан ёсоор одоо бүртгэж баталгаажуулсан юм. За мэдээж тайлан баланст сууж байгаа учраас тодорхой үнэтэй бүртгэгдэнэ. За энэ бол 1 бүрэн 933 төгрөгөөр үнэлэгдсэн байж байгаа. Тэгэхээр 1072 хувьцаатай хүн бол ойролцоогоор одоо сая төгрөгийн үнэлгээтэй хувьцаагаа Эрдэнэс давтлагын компани энэ тайлан баланст албан ёсоор одоо суудгаж ингэж баталгаажуулж байна гэсэн үг. Энэ бол түүхэн үйл явдал. Тэгэхээр 2.5 сая иргэний энэ 1072 хувьцаа энэ компани тайлан баланст ямар үнэлгээтэй сууч байгаа гэж. Тэгэхээр би та бүхэнд тодорхой баримт үзүүлэхэд за энэ бол хувьцаа эзэмшигчдийн хурлаасаа ингээд баталгаажсан. Одоо түүхэн үйл явдлыг гэрчлэх энэ одоо баримт байна. За энэ дээр бол улаанаар тэмдэглэсэн байгаа. Эрдэнэс давтлагын компани одоо бит бус хөрөнгөөр 11.2 их 80 төгрөгийн үнэлгээтэй боллоо гэж. За энэ доотлолт нь бол эзний өмшийн тал дээр 11.2 их нийтийн үнэлгээтэй юм компани боллоо гэж. За энэнийх нь 2.2 их 80 нь бол 2.5 сая иргэний одоо хувьцаа байгаамаа. За энэ бол түүхэн үйл явдал. Яагаад түүхэн үйл явдал гэхээр өмнө нь бол 1072 хувьцаа байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг тэгээд хаана яваад мэддэхгүй очиод хувьцаагаа асуухаар Эрдэнэс давтлагын компани дээрээ байхгүй. За ингээд одоо нэг юм үүлэнд одоо замхарсан байдалтай байсан. Тэгвэл одоо боддоор биетээр үнэлгээжүүлээд ингээд суулгаж байгаа. За 11.2 их 80 төгрөгийн үнэлгээний хувьд энэ бол тавталгын ордын үнэлгээ ингээд сууж байна гэсэн үг. Яг тэгэхээр 2.2 их 80 бол энэ компани 14.5 хувьцааг эзэмшиж байгаа 2.5 сая иргэний өмч болж байгаа. За засгийн газар 85% эзэмшиж байгаа. Тэгэхээр 85% тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг энд одоо хөрөнгө оруулалт хэлбэрээр засгийн газар бүртгэж чинь гэсэн. Өөрөөр хэлбэл 9.4 орчим их 80 төгрөгийг бол бүртгэж суулгаж байна. За ингээд тавталгын орд албан ёсоор үнэлгээжж тайлан баланстай бүртгэж байгаа нь бол яг харахгүй түүхэн үйл явдал. За энэ Эрдэнэс давтлагын компани тавтлагыг тойрсон энэ ордын түүхэн хөгжилд бол томоохон алхан гарч байгаа маа. За нөгөө төгөөр энэ бас Эрдэнэс давтлагын компани төлөөлөл удирдах зөвлөл удирдлагууд бас үнэхээр баяр хүргэмээр байгаамаа. Ард түмнийхээ өмчийг бүртгэж энэ тайлан баланс суулгасан бол үнэхээр түүхэн үйл явдал. Энэ засгийн газрын хийж байгаа бас томоохон алхам. За дараагийн алхам юу гэхээр яг энэ 2.2 их 80 төгрөгийн үнэлгээтэй 2.5 сая иргэний хувьцааг яаж одоо хөрөнгөний биржээр арилжаач эдийн засгийн эргэлтэнд оруулж үн цэнтэй болгох юм бэ гэдэг асуудал бол үнэхээр одоо толгомцсон асуудал болж байгаа. За сая болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар бол компани дүрмийг өөрчилсөн байж байгаа. Компани дүрмийг өөрчилснөөр бол 2.5 сая иргэнийг албан ёсоор энэ компани эзэн гэж бүртгэж байгаа. За бүртгэхдээ бол хувьцаат компани боллоо гэж бүртгэж байгаа. За компани дүрмийг бүртгэх бас нэг үндсэн шалтгаан байсан. Энэ шалтгаан маань юу байсан бэхээр та бүхэн мэдж байгаа ардын ган хуйг эдийн засагч, за хуульч баяр, за миний бие бол уулуурхай инженер эдийн засаг, за бид гурав сүүлийн одоо жил хагасын хугацаанд энэ Эрдэнэс давтлагын компани 1072 хувьцааг эзэмшиж байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөд байна. Эрдэнэс давтлагын компани дүрмийг харахаар ХХК-гийн дүрмтэй очиод хувьцаагаа бүртгүүлсэн хэсгийг очиод үзэхэд байхгүйсэн. За хувьцааны бүртгэл нэгэнт Эрдэнэс давтлагын компанид бүртгэдэггүй учраас Эрдэнэс давтлагын компани хувьцаа эзэмшигчдийн хурал бол биднийг төлөөлөх хэмжээнд явж чадахгүй. Бидний өмнөөс дарганаар ярьдаг ийм л одоо хурал байгаад байсан юм байна. Тэгээ энэ нөхцөл байдалд өөрчлөлт орох зайлшгүй шаардлага гарсан.
За хуульч баяр эдийн засгийн хамгаалалт бид гурав Эрдэнэс 5-7 компаниг жилийн өмнө шүүгд өгсөн. Энэ компани тухай хууль зөрчсөн дүрмээ өөрчлөөд хувьцаат компани хэлбэрт орвол хувьцаа эзэмшигчдийн одоо нэрсийг бүртэг баланстай оруулах гэсэн ийм шаардлага тавьж ирсэн. Тэгээ өнөөдөр бол энэ бүхэн маань биелж байна. Баяртай байна. За энд бол та бүхэнд үзүүлээ. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэн шийдвэр гэж байна. Энэ. За энэ шийдвэрээр захирамж гарсан. Захирамж гарахдаа Эрдэнэс 5-7 компаниг компани тухайн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2011 оны 10 сарын 6-ны 1-3 дугаар зүйл заасныг баримтлан Эрдэнэс 5-7 хувьцаат компаниг өөрийн дүрмийг компани тухай хууль 2011 оны 10 сарын 6-нд шинжилсэн найруулгын хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөхийг даалгасгая гэсэн ийм даалгавар өгсөн гэж байна. За ингээд тодруулан харуулчих тийм. Тэгэхээр энэ даалгаврын дагуу сая Эрдэнэс 5-7 компани хувьцаа эзэмшигчдийн хурал болоод шүүхийн захирамжийг биелүүлсэн. Ингэж биелүүлснээр бидний 1072 хувьцаа энэ компани тайлан баланс ингэж сууж байгаамаа. За яг энэ бүртгэлийг хийх, энэ үнэлгээг хийж оруулахад бол одоогийн байгаа Эрдэнэс 5-7 компани удирдлагууд төлөөлөл өгсөн зөвлөл за мөн одоо санхүүгийн зохицуулахаараа бас нэлээд санаачтай ажилласныг дурдах хэрэгтэй. Та бүхэн бас ойлгох бах. Ер нь Эрдэнэс 5-7 компани үүсээ хямд зардаг одоо муу менежменттэй гэж шүүмжлэгдэх явдал байдаг. За ялангуяа миний би дуулуурхайн инженер эдийн засаг судлаачийн зүгээс бол бас нэлээд шүүмжил тавьдаг байж байгаа. Компани үр ашгийг сайжруулах, менежментийг сайжруулах бол асуудал бол тустай. Харин нэг зүйлийг тодтож хэлэхэд энэ Эрдэнэс 5-7 компани хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах хөдөлгөөнд оруулах тал дээр Эрдэнэс 5-7 компаниуч дээр засгийн газрын зүгээс бид нэг байр суурьтай байгаа гэдгийг бол бас иргэдтэй ойлгохыг хүссэн юм аа. Тэгээ саяхан бас уржиг дээр самнсаргүй ажлаасаа гараа явж идэл энэ уртлын 4 замын уулзвар дээр ерөнхий сайд засгийн газар хэрэглэх газрын дараа Зандан Шатар хоёр бол алхаад явж исэн. За нөгөө топ 100 аж ахуйн нэгжийн шагналыг өгөх гээд явж исэн юм шиг үлээ. Тэр үед таарад бас улаан гэрлэн дээр зогсож байхдаа 30 секунд олдсон. Би хүсэл тавьсан энэ Эрдэнэс 5-7 компани хувьцааг хөрөнгийн биржээр арилжуулах талаас санал солилцъё гэдэг. За ингээд Зандан Шатар сайд бол өнөөдөр уулзах цаг өгсөн. За сайд руу орохоос өмнө хөрөнгийн биржийн захирал алтаа дээр орж бас брейнсторминг хийсэн байж. Өөрөөр санал солилцоод бас бидний хооронд зөрүүтэй саналууд байна гэдгийг бол солилцоод орсон. Уулзалт маш амжилттай болсон. За Зандан Шатар сайдын зүгээс бол яг бидний тавьж байгаа асуудлыг бол ойлгоод маш богино хугацаанд 2018 онд багтаад болж игэл одоо энэ зундаа багтаад бидний одоо 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр эргэлдүүлэх асуудлыг хамтдаа шийдвэрлэе гэдэг одоо нэгдсэн шийдэлд хүрсэн байж байгаа. Ерөнхийдөө маш олон одоо саналууд явж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бид нэгдсэн нэг байр суурин дээр очиход одоо тун төгчөөд байгаа. За сайдын зүгээс бол энэ 3 дахь өдөр бас бидэнд цаг өгсөн. Яг өөрсдийнхөө яриад байгаа зүйлийг энэ 3 дахь өдөр засгийн газрын хуралдааны дараа уулуурхаан сайд, сангийн сайд, за Эрдэнэс 5-7 удирдлагууд, санхүүгийн зохицуулахаараа за бүгдийг суулгаж байгаад Наранбаатар Агаамайга баяраа та гурвыг яг энэ ярьж байгаа юм аа нэг тавиадахаараа. Засгийн газрын зүгээс бол бид бас яг нэг санал дээр очиход бол тун ойрхон байх шүү гэсэн ийм мэдээллийг өгсөн байж байгаа. За ерөнхийдөө маш олон хувилбарууд яригдж байгаа. Бид бол 1072-ыг бол дотоодын хөрөнгийн бирж дээр эхлээд арилжаална гэдэг байр суурьтай байж байгаа. Хэрхэн ямар арга замаар гэдэг дээр бол зарчмын баг зэргийн одоо саналын зөвлөлтөй байж байгаа. Тэгэхээр 3 дахь өдрийн хуралдаанаар бол бид тодорхой шийдэлд хүрнэ гэсэн найдвар байгаа. Тэрнээс бас итгэлтэй байгаа. Яг гэвэл одоо Facebook-ийн найзууд маань одоо Монголын ард иргэд бүгдээрээ энийг хүсэж байгаа хүлээлттэй байгаа учраас нэг шийдэлд хүрч чадах байхаа гэж бодож байна. Тэгээ найзуудаа би та бүхнээс нэг зүйлийг хүсэх гэсэн. Одоо энд бол би нэг Facebook юу нээсэн байж байгаа. 1072 хувьцааг арилжаалах групп гэж нээсэн байж байгаа. За энэ дээр ингээд харуулчаарай. Тэгээ өнөөдрийн Facebook Live-ийн гол зорилго бол найзуудаа энэ группт өргөнөөрөө хэлсээрээ. Өнөөдөр 2.5 сая иргэний эрх ашиг яригдж байгаа учраас ядаж хэдвэл 10,000 20,000 болж иж энэ асуудлыг тавьбал шийдэгдэх юм магадлал өндөр байна. За би дөнгөж сая нээсэн интернетээс нэг зураг хайж олоод ингээд тавьсан. Нэг жоохон юм сонин зураг тавьсан байж магадгүй.
За маргааш жоохон дизайн мизаны өөрчлөлт бүгдээрээ олоолоо болоод асуудлаар ярилцах учраас ингээд яач. Тэгэхээр ингээд 1072 хувьцааг арилжаалах групп гэж нэрлсэн юм. Энэ кириллээр ингээд бичиж тайчаарай. За тэгээд одоохондоо би админ байгаа. Хүн болгоныг одоо админ болгоод accept хийгээд явах нь болцоо байна. Найзууд маань сайн уриатахаараа маргааш хэдүүлээ 1000 болох хэрэгтэй байна. Нөгөөдөр 100000 болох хэрэгтэй байна. Ойрын сарын хугацаанд хэдүүлээ 200,000 300,000 болох хэрэгтэй байна. За ингэх юм бол бидний асуудлыг бодитоор тавигдана. За сүүлийн 1 жил хагас бол үнэхээр бид бас нeenугүй хэлэхэд нэг фактор юм давлгаа үүсгээл иргэний хөдөлгөөний маягаас ч юм уу гудамжинд гарч ингээд тэмцэхийг хүссэнгүй. Хамгийн гол нь техникийн шинжилгээ ухаантай, хууль зүйн одоо гаргалгаатай энэ байдлаар өнөөдөр хүртэл тэмцэж ирсэн. За засгийн газар ч бас одоо өнөөдөр үнэхээр ойлгож байна. Тийм учраас бид нэр одоо амжилтанд хүрэхэд одоо ганцхан одоо алхам дутуу байгаа учраас найзуудаа одоо бүгдээрээ олоолоо болж байгаа. Энэ хөдөлгөөнийг өрнүүлээд ингээд бүгдээрээ асуудлаа амжилтаа шийдэе. Нэг зүйлийг хэлэхэд 1 сая төгрөгийн үнэтэй хувьцаа хэд дахин өсөх бололцоо бол яг одоо байгаа. 4 сард бид Бээжинд кокч нүүрсний зах зээлийн хурал зохион байгуулсан. За тэндээс олж авсан мэдээлэлээр бол дэлхийн одоо супер кокч нүүрсний зах зээлийн шинжээт юу гэж хэлж байгаа юм гэхээр 2018 онд үндсэндээ кокч нүүрсний зах зээл тогтвортой байна. 1 тонн одоо кокч нүүрсний үн 200-аас 210 долларт хэлбэлцэнэ. 2019 он гараад унах магадaltaй байна гэж хэлсэн байж. За би бас санамсаргүй өнөөдөр засгийн ордон руу гүйж явж байхад Mongolia Mining журналынхан нөгөө сэтгүүлээ түгээгээд явж исэн. Тэгээ надрыг дуудаад наба сэтгүүлээ аваараа гэд би замаа хажуугаар гүйж очиод нөгөө сэтгүүлээ авсан. За тэгээд нээгээд үзсэн чинь тэн дээр бол аль нөгөө 2011 онд Эрдэнэс 57 компаниг IPO отох гэж явж исэн түүх бол тэнд бичигдээд үлдсэн байна. Тэгээ 2011 онд Эрдэнэс 57 IPO отоод мөнгө усгах гэсэн үе бол яг өнөөдрийн одоо зах зээлийн нөхцөл байдал шиг үе байсан. Ардын нам ялцсан, олон холдсон. За тэгээд зах зээлийн нөхцөл байдал яг өнөөдөр шиг 200-аас 250 доллар дээр кокс нүүрс тогтвортой байсан. Яг энэ халдварлын үе байсан. Хэрвээ засгийн газар яг одоо энэ моментыг алдаад 2019 онтоор золгох юм бол бидний нөгөө хувьцааны үнэлгээ бол дахиад 8 жилээр хойш шийдэгдэнэ. Ногдол ашигын асуудал маань дахиад 8-10 жилээр хойш шийдэгдэнэ. Эрдэнэс 57 нөгөө менежментийн шийдэгдэхгүй байгаа завхралтай асуудал чинь дахиад 8-10 жилээр хойш шийдэгдэх гээд байгаа маа. Тийм учраас энэ алтан боломжийг алдахгүй бүгдээрээ хамтдаа тэмцээл гэдэг. Та бүхэн маань дэмжээрэй. Бид бол яг хуулийн хүрээнд шинжилгээ ухааны гаргалгаатайгаар засагтайгаа бас та бүхэнтэйгээ ярилцаж ингэж холбоосуулж энэ асуудлыг хамтдаа шийднэ. Тэгээд асуултууд байна уу юм дээр? 5-7 баланстай бүртгэх зөв зөвхөн иргэдийн хувьцааны бүртгэлийг хариуцсан охин компани ч юм уу байх ёстой байхаа гэж Бацай Дамиран гэж хүн хэлсэн байна. За энэ асуултын хувьд өмнө нь нөгөө төлбөр тооцсон үндэсний одоо төв гэдэг дээр бүртгэлтэй байсан. Ямар ч хөдөлгөөн байхгүй ингэж байж байгаа. Тэгэхээр бид үнэхээр баялагынхаа эзэн болёо гэж байгаа юм бол тэр баялагын эзэмшиж байгаа тэр компани эзэн одоо баланс дээр нь бүртгэх ёстой юм байна. Тийм учраас бол ингэж бүртгэсэн. За энээс ч өөр гарц байхгүй. Дараагийн асуулт байна. Одоо 1072-аас бодож өгсөн баярлалаа. Одоо эргэлтэнд оруулах нь чухал шүү. Дээр л хүмүүсийн асууж байгаа хүмүүсийн нэрийг хэлээд асуугаад байгаа. Эрдэнэ очир авар зэдгэнэ. Дээр л сая байсан одоо өсдгүй юм уу гэсэн байна. За сая төгрөгийн үнэлгээтэй хувьцаа гараад үндсэндээ нэг хөдөлгөөнд ороогүй. Ингээд компанийн баланс бүртгэлгүй. Тэгээд үндсэн дээр бол нэг цаасан дээр л одоо нэг тоо яваад байсан юм л да. Тэгэхээр бол хувьцаа гэж хэлэхэд хэцүү одоо нэг тийм л нөхцөл байдал байгаа гэсэн. Тэгээд иргэд нэг зүйлийг андуураад байгаа. Өмнө нь 300,000 төгрөг ч юм уу. Өмнө нь одоо оюутны одоо төлбөрийг төлөөд зарим одоо тэтгэврийнхний одоо тэтгэмжийг тавиад ингээд бол зарим нь бол сая төгрөгийн хувьцаагаа зарим нь одоо 500,000 ч юм уу зараад 300,000 аваад ингээд сонгуулийн үеэр хөвчлийн асуудал болж ирсэн. Гэтэл иргэд энийг юу гэж ойлгосон бэ гэхээр энийг Эрдэнэс 57 компани ашигтай ажиллаад ногдол ашиг өгж байгаа маа гэдэг ийм байдлаар ойлгоод байсан юм аа. Энэ бол маш буруу ойлголт. Яг тэгэхээр Эрдэнэс 57 компани маань өнгөрсөн жилүүдэд бол асар өндөр одоо алдагдaltaй ажиллаж ирсэн. Нөгөө Чалкогийн өрийг төлөх, нөгөө хөгжлийн банкны өрийг төлөх, тийм ээ.
Дээрээс нь одоо уурхайн олборлт хийж байгаа компаниудын одоо зардлыг нөхөн төлөх гэдэг ингээд асар өндөр дарамтанд бол энэ компани ажиллаж байсан. Тэгэхээр маш өндөр алдагдaltaй ажиллаж байсан. Нэгэн үе алдагт нь бол бараг 1 их найт төгрөг хүрч ирлээ шүү дээ 15 оны үед. За энэ хувьцааных нь мөнгийг хаанаас гаргаж өгүүлсэн бэхээр Монгол банкнаас мөнгө хэвлээд засгийн газар зүгээр иргэдээс худалдаа аваад байсан. Тэгээ энэ худалдаа авалтынхаа хүчин засгийн газрын эзэмших хувьцаа бүр одоо 80%-аас 85% болж 5%-аар нэмэгдсэн байдаг. Уг нь одоо Монголын иргэдийн хувьцаа бол 20% байсан анхаарахад. Тэгээ иргэд маань хувьцаагаа зарсаар 5% хувьцаагаа засахд бол үндсэндээ 1700 сая төгрөгөөр үнэлээд зарим нь бол идээд дугаад ингээд дууссан байж байгаа. Тийм учраас одоо яг энэ тайлан болноосыг харах юм бол 14.5% нь Монголын 2.5 сая иргэний хувьцаа, 0.5% нь 533 аж ахуйн нэгжийн хувьцаа. За 85% бол Монголын засгийн газрын хувьцаа гэж ингэж бүртгэж байгаа шүү. Тэгэхээр энийг бас иргэд маань ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Одоо харин компани нөхцөл байдал ямар байна вэ гэвэл ямар ч өг төлбөргүй болсон байна. За ямар ч үсэн 8 жил ажиллахтаа бол өмнөх бусад бүхэл зүйлийг бол энэ Эрдэнэс тавлаг компани маань үзлээ. За жилдээ бол дундчаа нэг 8 сая тонн борлуулалт зардаг болчлоо. За 2017 оны цэвэр ашиг бол 461 тэрбум төгрөг. За ямар ч өг төлбөргүй болсон. Чалкагүй өрийг дарсан ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ бас хүн зах зээлийн хүнд үеийг бидний бас шүүмжлэл одоо янз бүрийн атакын дундуур ингээд давшилж гараад энэ Эрдэнэс тавлаг компаниг бас өргөн болгоцсон. Энэ Эрдэнэс тавлаг компани уурхаач хамт болон удирдлагууд бүх хүмүүст бас баярсан талархснаа бас илэрхийлэх хэрэгтэй баха. Манай Монголын ард түмэн бас энэ Эрдэнэс тавлаг компанийн залуучуудтай бас баярлаж талархаж байгаа баха гэж бодож байна. Өөр асуулт байна уу? За төр мөнгө эрдэнэ. Хувьцаагаа хаанаас яаж шалгах вэ? Тухайн үед сургалтын төлбөрт орцсон гэхээр одоо байхгүй гэсэн үг. За тухайн үед сургалтын төлбөрт орцсон бол одоо байхгүй гэсэн ба. Гэхдээ миний мэдх юм бол 1072-ээс тодорхой хэмжээг нь аваад ингэж яасан байгаа. За тэгэхээр одоо бол хувьцааны чинь бүртгэл Эрдэнэс тавлаг компани дээр байгаа гэсэн үг. За дараагийн асуулт Батмөнхийн Батцэрэг нас орсон үеийн хувьцааг авч болох уу гэсэн. За нас орсон иргэдийн хувьцааг бол бид одоо үр хөвгтөн ч юм уу одоо нөхөн төл гэдэг энэ асуудлыг ярьж байгаа. За засгийн газар энэ дээр бол шийдвэр гаргачих واخ уу. Одоо энэ хувьцаа чинь яг үндэ хэлэхэд нэг цаасан дээр байгаад байсан болохоор өвлүүлж болохгүй. Тэгээд одоо талигаж болох юм бол тэр хүнтэйгээ цуг алга болдог. Ийм л нөхцөл байдал байгаад байна. За одоо харин бол энэ компанийн энэ өмчтөр ингэж нэгэд бүртгэгдсэн учраас үр хөвгтөн бол нэхэмжлэх гэх бол үүсэж байгаамаа гэж ойлгож байна. За үлцэн хот үлцгийг нэ. Энэ тэгээд юу болох вэ? Хизэнээс эхэлж ямар үнэтэй зарагдах болоо гэсэн. За засгийн газар бол яг олон хөлбөрөд явж байгааг нэг нь одоо нууцын задлахад энэ Хонконгийн хөрөнгийн бирж юм уу эсвэл одоо гадаадын Торонто ч юм уу Австралийн бирж дээр гарна гэж ярьж байгаа. Гэтэл энэ биржүүд рүү гарах хугацаа нь өөрөө проспектусаа дуусгахад дор хаяж 2 жилийн хугацаа шаардна. За хамгийн одоо бага шалгууртай хөрөнгийн бирж бол одоо Хонконгийн хөрөнгийн бирж. За Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарахад за хэдхэн хоногийн өмнө Хонконгийн хөрөнгийн бирж өөрийн дүрм журамдаа өөрчлөлт оруулсан байж байгаа. За энэ юу вэ гэхээр хэрвээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж гарах гэж байгаа бол өөрийн дотоодын одоо бирж дээр дор хаяж 5 жил үйл ажиллагаа явуулсан компани одоо манайд бүртгэж болно гэдэг дүрм тавьсан. Тэгэхээр Эрдэнэс тавлаг компани хамгийн одоо бага шалгууртай одоо айхтар одоо тийм бусад биржүүдтэй харьцуулах юм шалгуур багтаа энэ бирж Хонконгийн хөрөнгийн биржтэй гарья гэхэд 5 жилийн асуудал болж хувирж байгаа юм л та. Тэгээ энэ маань 2020 оны сонгуулиос хойш шийдэгдэх асуудал болж хувирна одоо үлгэр орлоо гэсэн. Тэгэхээр бодит төрсөн дээрээ буугаад эхний ээлжинд иргэдийнхээ энэ хувьцааг дотоодынхаа хөрөнгийн бирж дээр арилжаалах энэ арга замыг хаяа л гэж. Тэгээ энэ бол үнэхээр өнөөдөр Монгол ардын нам 65 судалтай байгаа. Санхүүгийн зохицуулах хороо болон одоо хөрөнгийн бирж одоо бүх томилгоог бол энэ ардын намхан хийж байгаа шүү дээ. Тийм учраас бараг захиргааны аргаар энэ асуудлыг бол маш богино хугацаанд шийдвэрж болохоор байгаа. Ер нь Эрдэнэс тавлаг компанийн өгж байгаа энэ мэдээлэлээр хөрөнгийн биржийн одоо дотоодын хөрөнгийн биржийн шалгуур давах ажлаа бол 85-90% та хийсэн гэж мэдээлж байгаа. За хөрөнгийн биржийн ч гэсэн бас өнөөдөр алтаа захиралтай уулзаад ярихад бол ер нь одоо шалгуур авахар байгаа гэсэн мэдээллийг бол өгөөд байгаа. За цогоо ээги хувьцаа 1 саяар солиод мөнгө аваагүй хүмүүс яах вэ гэсэн. Хувьцаа?
Хувьцаагаа 1 саяар солиод тэгээ мөнгө аваагүй хүмүүс яах вэ гэнэ. За тийм тохиолдол гарсан гэж би бол итгэхгүй байна. Дотооддоо ягаад нүүрсээ когсож болдгүй юм бэ гэсэн байна. Цэвэн сүр нэм осор гэнэ. За яг энэ бол бүр нарийн техникэл асуудлууд байгаа. За тэгэхээр өнөөдөр бол нэг хувьцаатай холбоотой асуудал ярьж байгаа учраас Цэвэнгод дараа нь хариултыг өгч. Одоо нэг 2 асуултанд хариулаад тэгээд ливэ дуусгаад тэгэхгүй бас хитрхи энэ уршаад бас залхаж иж магадгүй юм байна. За манайхан ливэ үзэж байгаа бол бас шеэрлээд явчаарай. За дахин одоо дундуур нь рекламны пауз явуулахад энэ 1072 хувьцааг арилжуулах групп гэдэг би дөнгөж сайн нээсэн. За ийшээ бол бүгдээрээ орж гишүүн болоод нээлттэй групп байгаа. Тэгээ найзуудыгаа бас ураарай. За энд бол зөвхөн хувьцаатай холбоотой асуудал биш. Энэ хувьцаатай холбоотой хууль эрх зүйн асуудлууд, за засгийн газрын шийдвэрүүд, за мөн нүүрсний зах зээлтэй холбоотой, Эрдэнэс тавталгаа компани үйл ажиллагаатай холбоотой, одоо нарийн судалгаатай тооцоотой ийм одоо шинжилгээнүүд бол тавигданаа. Тэгэхээр найзуудаа ийшээ орж бүх саналаа одоо бидэртэй хуваалцаарай. Надтай хуваалцаарай. За энэ группээрээ дамжиж бүгдээрээ бас санал бодлоо илэрхийлцгээе гэж. За одоо 2 асуултанд хариулаад ливэ өнөөдрийнхөө ливийг дуусгая гэж. За түшиг гэнэ. Монголын санхүүгийн зах зээл маш том ахиц гарсан сайхан үйл явдал болсон байна. Баяр хүргэе. Нэг хувьцаа нь ямар үнээр үнэлэгдэж байгаа вэ? Тэгэхээр нэг хувьцаа 933 төгрөгийн үнэлгээтэй одоо байгаа. За хөрөнгийн бирж дээр маш зөв гарах юм бол энэ хувьцааны үнэлгээ бол өшөө дэше өсөх магадлал өндөр байна. Яг тэгэхээр гадаа зах зээлийн нөхцөл байдал одоо маш таатай байна. За дээрэс нь бол магадгүй засгийн газрын зүгээс энэ одоо ордын одоо дэд бүтцүүдийг шийдэх шийдлүүдэд зарлах юм бол энэ хувьцаа 10-аас 15% дахин өсөх бололцоо гарын гутаад ер нь баруун өсөх бололцоотой гэж ойлгоод. Зя дараа нь үлцээ. Хувьцааны данс хаана яаж нийлэхгүй гэр бүлийнхээ хувьцааг нэгтгэхэд нэг данс нийлгэж болох уу гэж асуусан байна. Одоо улаан хувьцаатай байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьцаа энэ Эрдэнэс тавталгаа компани балансад бүртгэгдсэн хувьцаа эзэмшлийн бүртгэл гэдэг тусдаа энэ бүртгэл бий болсон байж байгаа. 2,511 мянган бүртгэлтэй байж байгаа. Тэгэхээр тэр бүртгэл дээр бол таних байж байгаа. За хэрвээ магадгүй та хувьцаагаа өмнө нь одоо ямар нэгэн хэлбэрээр одоо нийгмийн халамж хэлбэрээр ч юм уу эсвэл оюутны сургалтын төлбөр хэлбэрээр ч юм уу аваад эсвэл одоо нөгөө сонгуулийн үеэр нөгөө 300 мянга 200 мянга одоо зарах хэлбэрээр хэрэгэлсэн бол хувьцаа чинь байхгүй одоо хэрэглээ дууссан байгаа бол хөрөнгийн бирж дээрээс та шинээр хувьцаа авч болно. Тэгэхээр тэр эрхийг одоо бид нар нээх гэдэг байна л гэсэн үг. Зя ахад нэг асуулт асуух уу? Бат Эрдэнэ Батны юм. Гадаад дотоод хөрөнгийн зах зээл дээр зэрэг гарах боломжгүй юм уу гэнэ? Тэгэхээр зэрэг гарах боломжгүй байгаа. Яг тэр би түрүүн хэлсэн хамгийн одоо бага шаардлага тавьдаг шалгуур багтай хөрөнгийн бирж бол Хонконг хөрөнгийн бирж. Тэгээд Австрал, Торонто, Нью-Йорк бол одоо бүр их чангарна. Тэгэхээр хамгийн бага шалгуур давах тэр Хонконгийн хөрөнгийн биржийн шалгуур нь наад захын шалгуур нь та нар дотоодын хөрөнгийн бирж дээр 5 жил хувьцаагаа арилжаасны дараа ирж бүртгүүлээрэ гэдэг дүрм журам өнгөрсөн 7 хоногт батлагдсан. Тийм учраас бол гадаадын хөрөнгийн бирж дээр ойрын 1-2 жилдээ гарна гэдэг бол үлгэр боллоо гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ асуултуудаа жоохон тодорхой очихгүй л. За яг нэг зүйлийг хэлэхэд энэ одоо 2.5 сая иргэний тус бүр нь одоо 933 төгрөгийн үнэлгээтэй хувьцаа хөрөнгийн биржээр арилжаалагдсанаар 2.2 их 80 төгрөгийн одоо арилжааны одоо зах зээл бол хөрөнгийн биржээр шинээр бий болох юм. Тэгээ та бүхэн мэдж байгаа одоо сүүлийн үед бол энэ банкны хүү одоо их өндөр байна. Жилийн 36 37 тэгээ монголчууд бүгдээрээ зээлтэй, тэтгэврийн зээлтэй, оюутны сургалтын зээлтэй, байрны зээлтэй, тийм ээ? Одоо бизнесийн зээлтэй ингээд зээлийн хүүхэд дарамтанд амьдарч байна. Энэ одоо дарамтнаас одоо яаж сулрах вэ гэж. Тэгэхээр санхүүгийн Монголд байгаа санхүүгийн зах зээлийн 96-аас 98% нь хэдхэн банкуд л одоо байгаа шүү дээ. Тэгэхээр дотоодын хөрөнгийн бирж одоо хөгжүүлэхгүй байх нь бол бас банкнуудын бас сонирхол байгаа гэдэг нэг үг хэлье. Тэгэхээр магадгүй энэ 2.5 сая иргэний хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаадаг болох нь эргээд банкны одоо гол өсөлтөгчийг бэлдэж байгаа. Яг тэгэхээр хөрөнгийн бирж дээр энэ үн цэнтэй хувьцаагаа арилжаалаад ирэхээр хүмүүс банкнд мөнгө хэвтүүлэх сонирхол байхгүй. Бараг тийм тэнэг хүн олдохгүй байх гэж бодож байна. Тэр хүмүүс
хувьцаа аваад арилжаалаад үнэлгээтэй одоо зах зээл дээр өгөөч хүртээд эхлэхээр банкуд бол сандралд орж ирнэ. Тэгэхээр тэд нар бол бодит өсөлтөнд орох учраас зээлийн үгээ бууруулад ирнэ. Тэгэхээр энд бол ямар ч одоо нөгөө арчин намынхан санаачлаад байгаа шиг нөгөө зээлийн хүүгийн одоо дээд хязгаар тогтоох хууль мөл бол баг тэрний гарахаас өмнө магадгүй зээлийн буурч магадгүй гэж байна. Тэгэхээр санхүүгийн зах зээл дээр ихэнд банкны салбарын одоо ноёрхлын талаар бол манай судлаач бас нөгөө хөрөнгийн биржийн одоо захирал байсан ангар маань бас нэлээд их нарийн тоо мэдээлэлүүд бас ярьдаг байж байгаа. Тэгэхээр ямар ч үсэн нэг талаас энэ иргэдийн өгөөжийг бол нэлээд нэмэгдүүлнэ. За тэгээд жилийн эцэстээ бол 19 онд бол Эрдэнэс тавталгын компанийн бол ногдол ашиг өгнө гэдэг бол амлагдсан байж байгаа. Ногдол ашиг авчихна. Нөгөөтэйгүр санхүүгийн зах зээл дээр бол маш эерэг дохио болж очино. Зээлийн хүү буурна. За ингээд нөгөө оюутны зээл, байрны лизингийн зээл ч одоо бодит утгаараа буугаад ирэх юм а. Тэгэхээр ийм асар том одоо макро эдийн засгийн ач холбогдолтой зүйл болох гэдэг бас манай иргэд ойлгох хэрэгтэй. За энэ нэг юм асуусан. Огийн зулаа. 300 хувьцааг зараад 300 мянга болж байсан. Эхний 100 мянган ороод үлдэгдэл 200 мянган ороогүй үлдсэн. Энэ одоо яах болоо гэсэн байна. За тэгвэл үлдэгдэл 200 мянган хувьцаа энэ Эрдэнэс тавталгын компанийнхаа санхүүгийн тайлан болоос тэр баталгаажаад одоо тэр үнэлгээтэйгээ байж байна л гэсэн үг. Дараа нь та бол хэрвээ хүсвэл хөрөнгийн бирж дээр одоо арилжаалагчдыг цонхыг нэх юм та хэрвээ хүсэх юм бол зарж болно. Хүсэхгүй бол та хадгалаад ирээдүйд одоо үнцэнд хүргэх асуудал бол та өөрөө шийднэ гэсэн. Зя Эрдэнэт мөнхөд хизээ худалдаж болох уу гэсэн. Одоогоор харин шийдвэр гарав. Тэгэхээр одоо бид бол энэ худалдаалах эрхийн нээхийн төлөө хамтдаа тэр энэ одоо группээрээ саналаа солилцож байгаад 1072 хувьцааг арилжаалах групп гэдэг энэ группээрээ бүгдээрээ нэгдэж нийлж байгаа засгийн газар саналаа тавья гэж байгаа. За ямар ч сан засгийн газар бол бидний саналыг бол ойлгож хүлээж авсан. Замбар шатар сайд өнөөдөр одоо маш сайн ойлголт авсан байж байгаа. За ингээд 3 дахь өдөр уул уурхайн сайд, сангийн сайд, Эрдэнэс тавталгын санхүүгийн зохицуулахаараа за мэргэжлийн холбоотуудад бид нэр өөрсдийнхөө бодож санаад байгаа юмыг тайлбарлан таниулахар болсон байж байгаа. За тодорхой амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаамаа. За энд нөхөн бас нэг асууд. Уран Чулуунбаатар гэнэ. Олон жил хадгалсан хувьцааны тэтгэр ам орж байна да. Группт илсэн хүмүүс та нар яаж дэмжих вэ гэсэн байна. Гэхдээ дэмжих та зүгээр санал бодлоо л. Тэгээ энд одоо энэ гэдэг чинь одоо ямар байдлаар асуудлыг шийдэж болох вэ? Энэ юм дээр бол за одоогийн байдлаар манай группт яг хэдэн хүн хувьцаа арилжаалах групптээр хэдэн хүн за 45 хүн бас боломжтой. 1118 мембертэй болсон ба шүү бид нэр. Ямар хурдан одоо өсөж байна. За энд бол үнэхээр би баяртай байна. За бас үнэхээр бас биднийг бол ингэж дэмжин гэж би бол санаагүй. Үнэхээр бас миний хувьд бол маш баяртай. Энэ одоо группийг нээгээд та бүхэнтэйгээ лив хийж их 30 минутын хугацаанд сая одоо би буруу харчаагүй байна. Одоо 1700 хүн одоо гишүүн болцсон байна. Тийм байна. Мөн үү? 1119 мембертэй болсон байна. Тийм байна. За тэгэхээр ингээд бид нар өнөөдөр ингээд дуу хоолойгоо нэгдээс нийлүүлж чадах юм бол маш богино хугацаанд их ашгаа бас хамтдаа хамгаалж чадна. Нэг зүйлийг хэлэхэд энэ одоо хувьцаа хөрөнгийн биржлэр арилжаалагдсанараа энэ Эрдэнэс тавталгын компани засаглал бол маш тунгалаг болох юм аа. Өнөөдөр 4 сард би Чалкогийн одоо дэд захирлын илтгэлийг сонссон. Үнэхээр юм бас харамсалтай зүйлсүүд бас ярьсан байж байгаа. За энийгээ бол бас Монголынхаа ард түмэнд бас нуулгүй хэлье гэж бодож байна. За Чалко бол Эрдэнэс тавталгын компаниас маш хямдаар нүүрс авч одоо асар олон сая тонноор зүүн захын нүүрсийг гаргасан. Одоо ч гаргасаар байгаа юм компани аа. Тэр компани захирал нэг нууцыг задлсан. Тэр юу гэхээр Бээжинд болсон тэр когч нүүрсний хурал дээр бид нэр Эрдэнэс энержи ресурсын одоо угааж баяжуулсан нүүрснээс илүү чанартай нүүрсийг Эрдэнэс тавталгын компаниас авдаг гэдэг энэ мэдээллийг өгсөн байж. За би тун удахгүй тэр хажуулт интервьюг нь бол би Facebook пэйж дээр тавьсан байж байгаа. Ингээ харахад үнс бол энержи ресурсыг угаасны дараа бол 11% таа байдаг. Тэгэхэд одоо Эрдэнэс тавталгаас авч байгаа тэр зүүн баруун цанхын 4-р тавхрын үнс нь 10% таа байж. Энэ бол одоо угааж баяжуулсан нүүрснээс одоо бага одоо үнэлэхтэй байна гэсэн. За когч нүүрсний индекс нь бол 10-аас 15% илүү. Одоо ийм одоо өрөм нүүрсээ бол бид нэг 2011-ээс 2016 оны яг санхүүгийн тайлан балаас нь үзээд $30 зарсан байдаг байхгүй.
Гэтэл тэр үед бол ингээд дунджаар MMC бол $100 зарсан байдаг. Тэгээ энэ зөрүү $70 хаашаа орсон юм бэ? Энэ зөрүү $70 Эрдэнэс 577 компани хаалттай байгаад хаалттай хийгээгийн дүрмтэй завхарсан ийм менежменттэй байснаас болсон байж. Харин 2016 оноос шинэ удирдлагууд нь гарч ирээд энэ нүүрсний борлуулалтын гэрээг бас өсөлдөөнтэй болгоод за баруун цанх руугаа бас тодорхой хэмжээнд энэ үндэсний одоо операторуудаа оруулаад тэд нь бол хятадаас хамаагүй бага одоо өртгөөр олборлт хийсэн. За ингээд 2017 оны санхүүгийн тайлбар харахад бол гайхалтай үр дүн гарсан байж. Үр төлбөрөөр дарсан. За 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэсэн. Энэ одоо үр дүн өрсөн байна гэж. Тэгэхээр нээлттэй хувьцаат компани болсноор бол энэ одоо бохир байдал бол тунгалаг болно. Энэ алдаад байгаа $70 чинь бидний ноогдол ашиг болж ирнэ. Өнөөдөр зах зээл хамгийн өндөр байсан 2016 онд Эрдэнэс 577 компани 460 тэрбум төгрөгийн цэвэр алдагдaltaй ажиллаж байсан. Энэ бол үнэхээр гутамшиг байсан. 2016 онд Коксчхон нүүрс бүр $300 төрж өссөн шүү дээ. Огцон өссөн. Тэгэхэд Монголын Эрдэнэс 577 ганцаархнаа 450 тэрбумын алдагдaltaй. Иргэн тойронд байгаа бусад бүх уурхаанууд, Хятадын бүх уурхаанууд, Австрали, Канада ажилласан бүх уурхаанууд 25-аас 30% ашиг хийж байсан. Тэгээ тийм учраас асуудал юунд байна гэхээр асуудал энэ компани хаалттай засаглалт байгаад байгаа маа. Тийм учраас бид нээлттэй хувьцаат компани болох нь одоо хамгийн зөв гэж. Хаалттай засаглалттай компанид хөрөнгө оруулалт хийх юм бол энэ одоо өстөө нөгөө далаад чулууч хийцэнтэй адилхан болно. Хөрөнгө оруулалтын асуудал хоёрдугаар асуудал. Нэгдүгээр асуудал энэ компани засаглалыг шийдэх. Тийм учраас найзуудаа бүгдээрээ одоо сая 5-10 минутанд ингээд 1700 болж чадчихэ. Цааш нь бас найзуудтай түгээгээрээ одоо ингээд намайг ярьж байгаа хооронд бол асар их хүн ингээд одоо юугаар илсэж байна л да. Тэгэхээр ийшээ бас ороод ирээ. За одоо 1121 хүн болцож сая 62 хүн ингээд юу яасан байна. Энэ группт илсэхээр одоо бүртгэсэн. За би бол бүгдийг ингээд аксепт хийгээд авчи. Энийг автоматар ингээд миний зөвшөөрлгүйгээр бүгдээр конфирм болдог юм яаж хийх юм бэ? За би энийг асууж байгаад нэг юу яач. За ингээд яагаад би дахиад хэлье. 1072 хувьцааг арилжаалах групп гэдэг. За энэ. За энэ группний дээр тэгээд хамгийн гол нь бид нэр элдв шийдлийн популист хот хоомч мэдээллийг бол энэ групптэй өгөхгүй. Хамгийн одоо сүүлийн супер шинжээчдийн зах зээлийн мэдээлэл, хууль эрх зүйн одоо мэдээллүүд за яг бодит ажил хийх болохоор хилцүүлгүүдийг мэргэжлийн төвшөнд өрнүүлэхийг хичээнэ. Тэгээд Монголын ард түмэн заавал бид гудамжинд гарч жагсахалгүй зөөлөн хүчээр хууль эрх зүйн хүрээнд нь цэвэр мэргэжлийн төвшөнд асуудлыг тавихаар бол болдгийн байна гэдгийг бүгдээрээ харлаа. Тэгээ энэ хугацаанд бас Монголын ард түмэн бас ардын гамыг манай хуульч баярах бид гурвыг бас дэмжиж ажиллаж ирсэн бол үнэхээр талархаж байна. За нэг сайн зүйл нь Эрдэнэс 577 компани удирдлагууд яг өнөөдөр бол бид нэг байр суурин дээр байгаа. Энэ компаниг нээлттэй болох асуудал дээр за засгийн газар дэмжиж байна. Одоо ганцхан алхам дутуу. Бүгдээрээ хамтдаа энэ өөрчлөлтийг хий, баялагын эзэн болъё. 2.2 их 80 төгрөгөөр бидний баялаг баланстаа суулаа. Энэ компани 5 үнэлгээ өнөөдрөөс эхлээд 11.2 их 80 буюу $5 тэрбум үнэлгээтэй компани болсон байна. За энэ компани $10 тэрбум, $20 тэрбум үнэлгээтэй компани болгох нь өнөөдрийн бидний энэ магадгүй 1072 хувьцааг арилжаалах групп гэдэг энэ группээс шалтгаалж магадгүй болчиход байна шүү. Баярлалаа та бүхэнд өнөөдөр анхаарал хандуулж ингэсэн. Тэгээд энэ группэдээ элсээд одоо 1000-аараа шеэрлээд нөгөөдөр маргааш 100000, 20000, 30000, 300000 магадгүй сарын дараа 2.5 сая болох хэрэгтэй байна. Баярлалаа та бүхэнд.